Бага ангийн сурах бичгийг 100%, харин ахлах дунд ангийн сурах бичгийн 40% зарлыг төрөөс үлдсэн 60%-ийг сурах бичгийн борлуулалтаас олдог. Тэгвэл энэ хичээлийн шинэ жилд бага ангийн 38 нэрийн 620 мянган сурах бичиг хэвлэх ёстойг хэвлээд орон нутгууд руу хургуулжээ. Харин одоо ахлах болон дунд ангийн 100 нэрийн сурах бичиг үлдсэн байна. Энэ хичээлийн жилд 10, 11-р ангийн тус бүр 12 нэрийн сурах бичиг бүрэн шинжлэгдэж байгаа бол бусад ангиудын зарим сурах бичгүүд шинжлэгдэж байгаа юм а. За гэвч 9-р сарын 1 гэхэд шинжлэгдсэн сурах бичгүүд сурагчдын гар дээр очиж амжихгүй хэлж байна. За энэ хичээлийн жилд дунд ангийн 20 нэрийн сурах бичиг, ахлах ангийн 25 нэрийн сурах бичиг шинээр зохиож хэвлэж байгаа. Энэ хэвлэх төлөвлөгөөтэй. За энэ ажил одоо яг хийгдэж явна. Их бэлтгэлийн шатандаа явж байгаа. Хэвлэгдэж дуусах хугацаа нь бол 9 сарын 20 дээр дуусна. Хичээлийн шинэ жилд эхлэхэд өмнө онд шинжлэгдэж хэвлэгдсэн сурагчдууд бол хэрэглэгдээ явж байгаа шүү дээ. Шинжилж байгаа сурагчдын хувьд бол одоо багш нар нь тэр өмнө хэрэгжижсэн сурагчдаас ашиглах юм ашиглаад явж байгаа л тийм л төлөвтэй байгаа да. Уг нь бол сурах бичгийн шинжилэл дээр 300 гаруй эрдэмтэн багш нар ажиллаж байгаа юм. За харин агуулга нь хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа талаар хараахан тодорхой болоогүй нэ. Сурах бичиг ингэж жил бүр шинжлэгдэж байгаа шалтгааныг ингэж тайлбарлаж байна. Яг нэг сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсонтой холбоотой л. Сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт орсонтой холбоотой. Тэрийг дагаад ингээд заавал шинжлэх ажил хийгддэг. Дунд ангиас дизайн технологи, 6 дугаар ангийн дизайн технологи, 7 дугаар ангийн физик, биологи, нийгэм судлал, дизайн технологи, орос хэл, 8 дугаар ангийн монгол хэл уран зохиол, үндэсний бичиг, газар зүй нийгэм судлал, казах хэл уран зохиол. За 9 дугаар ангийн монгол хэл уран зохиол, үндэсний бичиг, газар зүй нийгэм. За 7 дугаар ангийн дүрслэх хөгжим, 8-аас 9 дугаар ангийн хөгжим гэсэн ийм 20 сурах бичиг байна да. За мөн жил бүр асуудал дагуулдаг сурах бичгийн хүрэлцээ хангалт ямар байх нь өнөөдөр тодорхой болоогүй байна. За тиймээс бид энэ асуудлаар дараагийн удаа эргэн сурвалжлах болно. Монгол Улсын ерөнхий сайд